Мэдлэг түгээх ажлын байр аяны хүрээнд Эрдэнэт цогцлбор дээд сургуулийн Нэгтлэн бодох бүртгэлийн тэнхимээс танилцуулж байна. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газраас ажилтан албан хаагчид орон сууцны мөнгөн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг танилцуулж байна. Орон сууцны дэмжлэг үзүүлэх нөхцөл 1-р ажилтан өөрийн хөрөнгөөр болон банкны зээлээр орон сууц, инженерийн төвлөрсөн шугамд холбогдсон амины орон сууц худалдан авсан, барьж байгуулсан байх. 2-т ажилтан өөрийн хөрөнгөөр болон банкны зээлээр хувийн сууцныхаа халаалт, бохирын асуудлыг шийдэх, инженерийн төвлөрсөн шугамд холбох зэргээр амьдрах орчин нөхцлөө сайжруулж, тус ажил нь 70 буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй байх. Орон сууцны дэмжлэгт хамрагдахын тулд ажилтан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газарт 1 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтан урьд өмнө үйлдвэрийн газраас орон сууц хувьчилж аваагүй, орон сууцны санхүүгийн дэмжлэг авч байгаагүй, орон сууцны асуудлаа үйлдвэрийн газраар шийдвэрлүүлээгүй байх. Ажилтан орон сууцны санхүүгийн дэмжлэг авах хүсэлт гаргахдаа дараах баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд хувийн өргөдөл. Өргөдлийг бүтцийн нэгжийн дарга зөвшөөрөл олгосон байх. Өргөдөлд ажилтан урьд өмнө үйлдвэрийн газраас орон сууц хувьчилж аваагүй, орон сууцны санхүүгийн дэмжлэг авч байгаагүй, орон сууцны асуудлаа үйлдвэрийн газраар шийдвэрлүүлж байгаагүйг дурдах. Иргэний үнэлэхний хуулбар. Ажилласан жилийн тодорхойлолт, үйл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. Үйл хөдлөх хөрөнгийн лавлгаа, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, банкны орон сууцны зээлийн гэрээний хуулбар, оршин суугах хаягийн тодорхойлолт, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, халаалт, бохирын асуудлыг шийдсэн инженерийн төвлөрсөн шугамд холбосон орон сууцны байгуулалтын зураг, барилгын дотор гадна талын гэрэл зураг. Ажилтан Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газарт ажилд орохоос өмнө орон сууцны асуудлаа шийдвэрлсэн бол дараах нөхцөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Үүнд банкны орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байх. Өөрийн хөрөнгөөр худалдан авсан, барьж байгуулсан орон сууцны үйл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь сүүлийн 3 жилээс дээшгүй хугацаанд гарсан байх.